Засгийн газрын ээлж туралдаанаар эрүүл мэндийн спортын сайдын үүргийг төрөх хариуцагч бөгөөд Шадар сайд Оюнбаатар Улаанбархны өвчлөл ямар хуу төвчөнд явааг танилцуулсан байна. Улаанбархан өвчний ерөнхий хандлага буурч байгаа боловч с жигтэй тохиолдолд өмнөх 7 хоногоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Улаанбархан өвчин Орхон, Дархан уул, Архангай, Говьалтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорнонгов аймаг болон Улаанбаатар хотод дархалт өндөртэй байна. Өнгөрсөн 7 хоногт халдвар өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөд хандсны 1515 нь Улаанбархны өвчний эмнэлзэн шинж тэмдэгтээс 315 нь хэвтийн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эртэн жимчлийн засагт эмчлүүлж байна. Хувьцааг арилжаалах хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг санхүүгийн зохицуулах орноос өчигдөр тайлбарллаа. Одоогийн байдлаар 2.5 сая орчим иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа эдгээр хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломжгүй юм а. Урт цагаан 8 шараг зэрэг хэд хэдэн газар цугларсан зарим иргэдийн ярьсан шиг хувьцааг бараа шиг гараас гарч дамжуулан гэрээ байгуулж зарж болохгүй юм байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцээс 1072 хувьцааг зарж худалдаа авсан эсэх асуудалд мөрдөн байцаалт ажиллагааг эхлүүлж шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм а. Ерөнхий сайхан бэлэг бусдад золиоснаас бэртэл авч хүн хагалгаанд орсон гэх мэдээллийг албан ёс сурвалжууд няцаажээ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа албаны дарга цэвэрлэг өгсөн тайлбараар ерөнхий сайд сайхан бэлэг өнгөрсөн 7 хоногт сагсан бөмбөг тоглох үеэрээ хамраа хөнгөн гэмтээсэн байна. Хөнгөн гэмтэл учраас хагалгаанд орох шаардлага байгаагүй, ажил үргээ хийж байгаа бөгөөд уржигдах засгийн газрын уралдааныг удирджээ. Эрх номер 1-р анги 6 настай 27629 хүүхэд илснэ гэсэн тооцоог нийслэлийн боловсролын газраас гаргажээ. Эдгээр 1-р анги элсэгчдийг эх 8-р сарын 22-ноос 26-ны өдөр сургуулиуд бүртгэх юм а. Гэхдээ 2011 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн 5 настай хүүхдийг нас нь болоогүй шалтгаанаар бүртгэхгүй. Хүүхэд нь сургуульд суух нас нь болсон эцэг эхчүүд харьяа сургуультай хүүхдэд бүртгүүлэхдээ төрсний гэрчлэгээний их хувь болон хуулбар, эцэг болон асар хамгаалагч иргэний өлөкний их хувь болон хуулбар 3-4 хэмжээтэй 1% цээж зураг шаардлагатай тохиолдолд үйл хөдлөх хэд хөрөнгөний гэрчлэгээ болон лавлгаа зэрэг материалыг бэлдэн авч очих хэрэгтэй. Мөн ээж аавд хүүхдэд бүртгүүлэхээр явахдаа заавал хүүхдэд дагуулах юм а. Эсгээ арьс, торгон, муутуу цаасаар бүтээсэн Монгол бичгийн номуудыг Чингисийн талбайд өчигдөр игнүүлэн байрлууллаа. Нийслэлийн 117 дугаар сургуулийн 16,000 гаруй сурагч хамрагдаж Монгол ардын зүр зүйн үгийг монгол өчгөр муутуу цааснаа болгосон байна. Тэдгээрээс 1000 сурагчийн биерээр бичсэн 8,000 гаруй үг бүхий 1000 хуудастай номыг боловсрол санхүүгийн ухааны яамны сайдаар дамжуулан өчигдөр Монголын үндэсний төв намын санд гарт орлжээ. Удаан хугацаанд сайдгүй явсан эрүүл мэндийн салбар эзэнтэй болж магадгүй болсон байна. Учир нь засгийн газрын хэрэглэх газрын дарга Баяр Зогт ерөнхийлөгч Элбэг Доржтой ярилцаж зөвшөлдсөний эцэст лав сүрэнг эрүүл мэндийн спортын сайдаар томилж шилэг дамбыг чөлөөлөх хүсэлтийг өчигдөр улсын хурлын даргад өргөн барьжээ. Дэлхийн хэвлэлийн өргөчлөөний өдөр өчигдөр тохиолоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм а. Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх болон таны үндсэн эрх хүрээндээр 5 твийн 100 гаруй оронд тэмдэглэлээ. Гадаад иргэн сайд бүрөвсрэн өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах энэтхэг улсад албан ёсны ажилт хийсэн мэлээ. Энэ үеэрээ бүгд найрамдах энэтхэг улсын засгийн газраас Монгол улсын засгийн газарт болохоор шийдвэрлсэн 1 тэрбум Америк долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлцээрийг байгуулж талууд гарын үсэг зорьсон байна. Гэхдээ хөнгөлөлттэй нөхцлөөр болгогдох 1 тэрбум Америк долларыг хязгаарнаас авах өгөх асуудлаа тодорхой шийдэг байна. Гэхдээ зээлэр ирэх 1 тэрбумыг дэд бүтцийн салбарт зориулна гэж засгийн газар тооцжээ.